сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээл шинжлэх ухааны ололт нээлтүүд гэсэн сэдвээр орхолно. За энэ хичээлийн зорилго нь шинжлэх ухааны ололт нээлтүүд нь хүн төрөлхтөнд түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан ба түүний үр дүн ололт нээлтүүд нийгмийн хөгжлийг танин мэдэх болно. За ажил дурчлалтын хувьсгалын тухай бид өмнөх хичээлдэр үзсэн. За тухайн үеэс хойш одоо өнөөгийн нийгэм хүртэл маш олон шинжлэх ухааны ололт нээлтүүд гарсан байгаа тийм үү? За гэхдээ бид тэр болгоныг ярихгүй. Учир нь бидний цаг өрөхгүй. Тийм учраас ажил дурчлалтын хувьсгал эхэлсэнтэй холбоотойгоор болсон томоохон нээлтүүдийн тухай орох болно. За байгалийн шинжлэх ухаанд ямар хуу том нээлтүүд бий болсон бэ гэвэл хүн төрөлхтнийг бурхан бүтээсэн. Дэлхийн ертөнцийг бурхан бүтээсэн. Хүмүүс бол бурхтын хүүхдүүд гэх мэт үслэмэл дээр тулгуурлан номлолдог байсан. За гэтэл Британий байгаль судлаач Чарльз Дарвин гэдэг хүн олон жилийнхээ судалгааныхаа үр дүнд зүйлийн үүсэл хэмээх алдарт бүтээлийг 1850-аас гаргасан байна. За энэ бүтээлээр хүн бол бурхнаас заягдсан биш харин сармагчингаас үсжээ, бичнээс үсжээ гэдэг одоо онолыг бий болгосон. За мөн бусад амьтад ч гэсэн өөрсдийн гэсэн өвөг эцэгтэй түүнийхөө хувьслын үр дүн бий болсон байна гэдгийг гаргаж ирснээр томоохон хүн төрөлхтний оюун ухаанд томоохон өөрчлөлтийг авчирсан байдаг. За анагаахын шинжлэх ухааны салбарт ямар томоохон үйл явдал болсон бэ гэвэл 1846 онд Америк эмч Wendell Holmes гэдэг хүн өвдөлт намдах үйлчилгээтэй химийн бодисуудыг гаргаж авсан. За түүндээ өвчин намдагч хэмээх нэр өгсөн. Хэрвээ энэ хүн энэхүү өвчин намдагчийг бий болгоогүй байсан бол бид хүн шүдний эмнэлэгт орохдоо өвчин намдагч өгөө шүдэх болох байсан байх тийм үү? За энэ бол төсөөлөх бэрх. За техник технологийн шинжлэх ухаанд гарсан өөрчлөлт гэвэл за тухайн үед техник технологийн шинжлэх ухаанд маш олон өөрчлөлт гарч ирсэн. Маш олон нээлтүүдийг хийж ирсэн. За түүнээс дурдвал 1831 онд Америкт Sirius Hall McCormick-ийн бүтээсэн механик ургац сурагч нь 3 хүний ажлыг зэрэг гүйцэтгэдэг байсан. За бид хүний өмнөх хичээл үзсэн хэмнэлийн машинтай төстэй байна тийм үү? Нэг хүн хэрвээ ургацыг жилд хураах ургац 300 кг гэж үзэх юм бол энэ машины хийх одоо нэг жилд хийх чадал нь 900 кг буюу 1 тонн орчим байна тийм үү? За ингээ хүний хөдөлмөрийг хөнгөчүүлж байна гэсэн. За мөн 1850-аад онд Паулерийн уурын анжисыг газар хайлтанд хэрэгжилж эхэлсэн байна. Ингээ Швед эрдэмтэн Альфред Нобель динамитыг зохион бүтээж барилга цэргийн салбарт ашигласан. За мөн галт тэрэгний замыг энэ динамитыг ашиглан барьдаг байсан тийм үү? Уулыг нөхөрлөхөд динамитыг дэлбэлээд уулыг нөхөлж одоо тэр үгээр галт тэрэгний замыг тавиад галт тэрэг саадгүй зорчих боломжийг олгож байсан. За мөн ундаг дугуй үйлдвэрлэгчид болох Орвел Wilbur Wright нар 1903 онд анхны нисэх онгоцын загварыг бүтээж ирсэн байна. За гэх мэт хүн төрөлхтний оюун ухаанд урт хожид байгаагүй томоохон шинжлэх нээлтүүд энэ үед гарч ирсэн гэж ойлгож байна. За бид бүхний орчин үеийн одоо технологи бол мэдээлэл харилцаа холбоон дээр тулгуурлаж байгаа тийм үү. За энэ бүхний эхлэл нь өөрөө 1836 онд Самуэль Морз гэдэг хүний телеграфыг бүтээснээр эхлэн тавигдсан байна. За энэ телеграфаар цорон зам аппаратын тусламжтайгаар мэдээллийг цэг зураасаар дамжуулан одоо тэмдэглэн дамжуулах боломжийг олгосон байна. За 1979 онд харилцах зүйн сүлжээ бий болсон. За 19 дэх зууны эцэст Италийн эрдэмтэн Гулельмо Маркони гэдэг хүн мэдээллийг радио долгионоор дамжуулах утасгүй шугам телеграфыг зохион бүтээж энэ нь 15 км-ийн цаанаас хоёр хүн харилцах боломжийг олгосноор маш том нээлт болсон байдаг. За энэ бол яг орчин үеийн бидний ашиглаж байгаа утас, цахим орчин, интернетийн эхлэл гэж хэлж болно. Жинхэнэ эхлэлийг тавьсан. За харин тухайн үеийн томоохон нэлээд одоо нэр хүндтэй нэгэн зохион бүтээгч байсан. Тэр хүнийг бид бүхэнч баг нэрийг сонсч ирсэн байх. Энэ хүн бол Томас Эдисон. За энэ Томас Эдисон гэдэг хүн бол одоо 1093 одоо шинэ нээлтийн патентыг өөртөө эзэмшдэг хүн байна. За ингээд энэхүү сууд хүн бол өөрөө хамгийн анхны одоо чийдинг бий бүтээсэн. За энэ чийдинг бүтээснээр одоо хүн төрөлхтний амьдралд одоо орны гайхалтай зүйл бүтээсэн. Хэрвээ бид хүн чийдэн байдгүй байсан бол бид нар өнөөдөр харанхуулаа сагаа сууж явах байсныг үгүйсэхгүй тийм ээ. За мөн Александр Грэхэм Белл гэдэг хүн анхны телефон утсыг бүтээжээ. За ингээм 1876 онд анууд түүнийг зохион бүтээснээр өнөөдөртөө зүүрсшгүй маш ойрхон зайд
холбоо барьдаг байсан. Одоо магадгүй одоо хэрвээ би энэ өрөөнд сууж байгаа бол нөгөө өрөөнд байгаа хүнтэй харилцах ч тийм ээ. Иймэрхүү байдлаар ашигладаг байсан. Гэтэл одоо утсаар бид хөө яадаг вүлээ? Тэртээ дэлхийн нөгөө өнцөд байгаа хүнтэй би харилцаж чадна. Эхлэхдээ энэ бүхэн юм байгаагүй. За ингээд Шотландын зохион бүтээгч Александр Грэхэм Белл ба хамтрагч Томас Ватсоноор утсыг туршиж хоорондоо холбоо барьсан. Тэдний анхны яриа нь Ватсон чи хүрээдрээ чи хэрэгтэй байна гэсэн үг байсан. Хэлбээ утасны анхны загвар бүрээ хэлбэртэй яригч болон чагнартай байсан байна. За энэ дээр бид өмнөх хичээл дээр үздсэн уурын хөдөлгүүрийн тухай гарч ирж байна тийм үү. За уурын хөдөлгүүрийг бол Ричард Тверк гэдэг хүн анх төмөр зам дээр ашигласан. Ангиснаар 1900 оны үе болж ирэхэд энэ маань уурын хөдөлгүүр нь цагт 160 км/цаг хурлах чадвартай болсноор чадвартай болж өсөн дэвшсэн байна. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа.